Орхон аймгийн цэцлэргийн санаачлаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гар урлал шилдэг бүтээлэг өнгөрсөн оноос эхлэн худалдаа авч аймгийн бэлэг дурсгалын багцад оруулдаг болсон. Энэ сурагчдын бүтээлийг үнэлэх, хүүхдийг багаас нь хэрэглэгч бус үйлдвэрлэгч болгох хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм а. Орхон аймгийн төрийн өмчийн 24 сургууль, одоо говийн хөгжлийн 7 сургууль нийтдээ одоо бас Орхон аймагт үйл ажиллагаа бүх сургуулиудын хүүхдүүдийн одоо бүтээлч хүүхэд бизнесийн гараа үзэсгэлэн одоо худалдааг бол бид нар зохион байгуулж байна. За нодлон бас бид нар зохион байгуулсан. Энэ үзэсгэлэн худалдааны гол зорилго бол одоо бас хүүхдүүдийг бүтээл сэтгэлээр сургах, хөдөлмөрт дуртай болгох. За мөн хийсэн бүтээсэн зүйлээ бас одоо эдийн засаг одоо мөнгөөр үнэлж ингэж одоо зарж борлуулах энэ бизнесийн анхаачны мэдгэдэгтэй болох. За тэгээ ингэснээр одоо хүүхдүүд бүтээл хийсэн бүтээлийг худалдан авч бид нар хадгаламж нээж өгч байгаа. Энэ бол 18 насны хүрээд бол одоо тодорхой зарцуулах эрхлэн тухайн хүүхдүүд үүснэ. За Орхон аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын төлөөлөгчд засаг дарга одоо хамтран 2019 онд бол нийтдээ 30 сая төгрөгийн одоо хүүхдийн бүтээлийг худалдаа авах одоо хөрөнгийг бол баталсан. За өнөөдөр бид нар анхны худалдаа авалтыг бол хийх гээд ингээд талбай дээр нээлттэйгээ байж байна. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэн худалдааг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 250 гаруй бүтээл дэлгэгдсэн байна. Хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж бусдад таниулан худалдаа авалт хийх нь сурагчдын хийх бүтээх хүслийг нэмж илүү их урам зориг болдог тухай үзэсгэлэн гаргаж буй хүүхдүүд ярьлаа. Намайг Пүрэг 20 дугаар сургуулийн 10 ангид сурдаг. За би энэ жилийн бүтээлээр болохоор Монгол зураг зурсан. Тэгээд одоо 2 дахь жилдээ одоо зураг одоо зарж байна. Үнэлж байна. Тэгээд зураг зарснаар одоо нэг сэтгэн бодохтой. Тэгээд өөр болохоор зураг одоо яаж зарах вэ одоо тийм л юм бол одоо нотлон жил би 26 нэг 200 мянгаар худалдалсан. Зарсан. Тэгээд тэр болохоор анхны зураг үнэлжсэн болохоор би нэг баг зураг гэсэн. Энэ жилийн зураг болохоор одоо 20 гаруй зураг зарж байгаа. Манайх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцгийн холбооны Орхон аймгийн салбарын дэргэдэх хүүхэд залуучдын хөгжлийн төв. Тэгээ 2018-аас 19 оны хичээлийн жилд хийсэн бүтээлээрээ өнөөдөр бүтээлч хүүхдүүдийн бизнесийн гараа үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Энэ жил манайх анх удаага оролцож байна. Надлан хүүхдийн баяраар талбай дээр гарчаас бүтээлээ бас худалдаалсан байгаа. Тэгээ энэ жил хүүхдүүд голдуу нөгөө шигтгээгээр наасан бүтээл байна. Тэгээд энд гараараа бүтээсэн ийм салфетикны савнууд байна. Ер нь их олон бүтээлүүдээр бид нар оролцож байна. Нийтдээ манад хүүхд залуучдын хөгжлийн төвийн шилжилтийн хөтөлбөрийн залуучдын бүтээл байгаа. Энд шилжилтийн хөтөлбөрт нийтдээ энэ жил 17-оос 18 залуучууд хамрагдаж байна. Бизнесийн гараа энэ бүтээлч хүүхдүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа нь бол хүүхдүүдэд урам зориг өгсөн, хүүхдүүдийг цаашдаа илүү их олон бүтээлийг бас хийх урмыг өгсөн ийм үйл ажиллагаа болж байна гэдэг. Ави бол юунаас оролцсон? Говьлоос оролцсон. Ави бол ингээл төрөл болгонод бүгднийг нэг голцоо хөрөөр голцоо юм хэд. Энэгээр болоод ингээд ажлын анд ингээд ажлыг л мөнгө олъё гэл энэгээр ингээд мөнгө олъё гэж бодож байгаа. Гоё хөдөл хүмүүс юм нахаар гоё мөнгөтэй олж нэг л боддог. Намайг 3 ангийн сурагч Мэгмэн Наран гэдэг. Би эсгийн уралдаар Бурма гэдэг охинтой хамтарч исэн. Эсгийн уралын намаар Бурма гэдэг охинтой зөв хамтарч исэн. Ингээд энэ эсгийн уралдаар эсгийн хүүхэд хөгжүүлэх ном тоо тооллын ном хийсэн. Тэгээд энэ хүүхдийн үлгэр бэлигээр хийсэн байгаа. Тэгээд нэг жаз хийсэн. Би сая хүүхэд хөгжүүллийн номноос нэгийг тэгээд тоо тооллын номноос нэгийг жаз зарсан. Материалуудаа ихэнхээс бол гадуур юунаас авдаг эсгийн уралдааны газруудаас авсан. Хэн зааж өгдөг вэ? Хаана суралцдаг вэ?
Ийхүү дээрх ажилд нийтдээ 30 сая төгрөг зарцуулахаар төлөвлөд байгаа аж. Сурагчдын уралсан уран зургийг цаасан болон эсхийн урлал хаажталбар бусад бүтээлүүдийг орон нутаг худалдаа авч хүүхэд тус бүрийн хадгаламжийн дансанд нь шилжүүлэх юм а. Ингэснээр хүүхдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх, өөртөө ихтэй болох, цаашлаад хэрэглэгч бус үйлдвэрлэгч болоход төлөвшөх зэрэг олон давуу талтай юм а.